Туулаа нэвртэй подкаст гэсэн юм гин вилээ. Сонсогчдын өөртөө болон өрөөлд тохиолдсон лус савдаг сүнсч өтгөртэй холбоотой эвгүй түүхүүд Facebook Messenger-ээр ирсээр байна. Та ч гэсэн өөртөө тохиолдсон эвгүй түүхээ яагаад бусадтай хуваалцаж болохгүй гэж Facebook дээр Туулаа нэвртэй хуудас руу илгээгээрэй. Баярлалаа. Тостойгоос тоогоо хар, бэлэгтэйгээс бих хар, амттайгаас арх хар. Ушандр хааны тууж. Сувасти шитам. Эрт урд цагт энэтхэгийн газраа самандаараа нэрт хаан бүлгөө. 2 төмөн 9,000 өчүүхэн хаад тоолж өгүүлж үл болох олон харцас иргэн бүлгөө. Махаманы нэрт гоо хатанбуй бүлгөө. Бас үсний хутганы ир нэрт хүрдэн эрдэн, хүслийг хангагч чандман эрдэн. Химжээгүй үнэт олон эрдэн хийгээд маш гүн ойд ноён эрдэн. Төгс хүчтэй заан эрдэн. Олон аймаг цэргийг дарагч түшмэл эрдэн. Хайнаг сарлаг тэргүүтэн олон адгуус хийгээд алтан мөнгөн болор биндэрья. Бад марг ман хийгээд хев торог хийгээд арвай буудай. Тутраг хийгээд олон зүйлийн тариа. Бас бус аль хэрэгт эд таваараар дүүрсэн тийм их хаан бүлгөө. Тэр хаанд урдын ерөөлийн хүчинд дөлдөөдөж шүтсэнд нь хамагт гайхагдах мэд үзэсгэлэнт төгс бэлэгт. Юр хүний жилд өсхийг тэр сард өсөх, сард өсхийг тэр өдөрт өсөх тийм хөвгүүн төрсөн ажгуу. Түүнд хаан хатан ихлэн хаад ноёд харцас иргэн бүгд нэгэнтээ зөвлөж Ушандр хаан хөвгүүн хэмээн нэр өгвэ. Тэр хаан хөвгүүн нь урд аманд орохдоо хамаг амтныг нэгүүлсэй хэмээн өгүүлбэ. Их болоод ханал үгүй их өглөгийг өгвэ. Эцэг хаан нь ихэд баярлан адил язгуураас гоо үзэгслэнд маш үнэн сэтгэлтэй тийм ийм химэх олон үггүй мандара гоо нэртэй хатныг авч өгвэ. Үл удан 2 хөвгүүнтэй болбой. Ахыг нь гэрсэнц хэмээн нэрийдэв. Бас тэр Ушандрыг ханал үгүй их өглөгтийг сонсоод хязгаар газрын нэгэн бярман гуйланч болж ирээд Ушандр хаан хөвгүүд мөргөөд суув. Хаан хөвгүүн ин асуув. Ай багш чи хаанаас ирэв хэмээн асуув. Бярман сүгдэн айлтгав. Бярман энэтхэгийн 4 их язгуурын анх дугаарх нь. Энэтхэгийн онцгой давхаргын овогтон юм. Би нэгэн хол газрын үгээгүй хүн билээ. Хан хөвгүүнийг өглөг өгөхийг сонсоод эрдний цагаан зааныг чинь гуйж авсугай гэж ирлээ. Химээсэнд Ушандр хаан хөвгүүн зарлиг болров. Аяа багш минь чи надаас олон юмыг гуйж ав. Тэр зааныг чинь хаа надад сойрхохгүй буюу химээв. Тэр бярман өгүүлрэв. Надад бус эд хэрэг үгүй буюу гагц цагаан зааныг хэрэгэлмүй. Би гэртээсээ ирэхдээ хэрэгт юмаа авсугай гэж ирлээ. Би хэрэггүй хоосон явбай. Холоо сонссон үг үнэнтэй худалтай ажгуу. Чи хойно буян хийх гэж бүү өгүүл химээгээд гэртээ харьцугай. Химээн уурлан яван завдвай. Хан хөвгүүн нь ай багш чи надад бүү хэлгэн. Омог сэтгэлийг чинь үл хугалмүй би төдөн сойрох химээгээд эрдний цагаан зааныг өгвэ. Хойно эрдний цагаан зааныг өгснийг ноёд харцас бүгд сонсоод хамгаар хэлэн төрж нэгэнтээ зөвлөлдсөнийг Ушандын ноён мэдээд Самандара хаанд ин айлтгав. Аяа хаан эзэн минь айлдвуу. Ушандр хаан хөвгүүн чинь төрснөөс нааш ямагт өглөгт ташуураад харин
Эрдний цагаан зааныг чинь харийн нэгэн муу бярмандаг өвөө. Үүний өглөгийг таслая. Химээсэнд Ушаандар хаан хөвгүүн ийн сэтгэвэ. Би хамаг амтны тусын тулд өглөг өгөөд үргэлжид жарган атал түүнийг минь үл мэдэн харамлан хорсох бөгөөс эвүү яахлаа химээгээд энд үл суумой. Өдий онд диянд гарсугай. Химээгээд хаан эцэг хатан их болон харцас ноён бүгдэд мөргөн мэдүүлвэ. Хаан эцгэн зарлиг болбой. Хөвгүүн чи минь энэ төрийг номоор тэтгэснээс илүү ном буюу тийм атал үл одон нэгэн хідэн онд суугаад хурднаа ир химэн бошиг сойрхвэ. Ушаандар хаан хөвгүүн ихэд баясан хаан эцэг хатан ихтэй мөргөөд гэртээ харж хүнс хувцсыг нэгэн тэргэнд ачаад заа морийг дөрвийг хөлөглөж явахыг завцсанд Мандара гоо хатан 2 цагаас хөвгтөө хөтөлж ирээд ийхүү айлтгав. Хатангуй бүх зүрхэд хан эзэн минь амраг сэтгэлийг чинь хуглах бус бүлгөө би. Амьд атал яахан хоцор мó би. Аварч манийг юугаан дагуулan сойрох химээгээд уйлсанд ачид хан хөвгүүн нь амраг хатын юугаа гараас барьж ийм зарлиг болрон. Мандара гоо минь нааш сонс амраг чамаагаа твтсэн бус аль зовлонд игүүлэх химэн санаж ачид эцгийнхин зарилгаар үл одон нэгэн хідэн онд диян суугаад ирмөө би. Тиймийн тул чамааг энд суумой химэн саналаа би. Тийм бөгөөс Мандара гоо миний явдалд саад зэтгэр үл хийх буюу химэн зарлиг болсонд Мандара гоо ийн айлтгав. Хатангуй зүрхт хан эзэн минь айлд ариун үүлэнд чинь саад үл хиймүй аль чадах бээр нэмээс хийсүгэ химэн айлтгсанд хан хөвгүүн зарлиг болов. Мандара гоо минь өгчин зүв буй хүний төрөл олон гавья тэр буюу химээхэд хамт аван явхууд тэнд асан олон гуйланч нар ирээд уйлэлцэн ийн айлтгав. Бодсон хан хөвгүүн чи бодтойо эцэг ихээс илүү бүлгөө чи. Бодонгой нүгэлт манийг орхиод хаан одмой химэн уйлсанд бодсон хан хөвгүүн эс тисээд 3 их хотын санг зөөж нэгэн хотод тураагаад тэдгэр гуйланч нарт өгөөд явх үед хааны хотонд явагч олон хүүхэд ирээд уйлсанд бас хүү сургаж дээл хувцсыг өгөөд явбай. Төдий хонсны хойно гинэт нэгэн хүн ирээд заа морийг нь гуйвэ. Хан хөвгүүн баясаж өгөөд цааш явхад тэргээ өөрийн биед хөлөглөж Мандара гоо хатан 2 хүүхдээ хөтлөөд явбай. Бас хитэн хонсны хойно нэгэн хүн ирээд тэргийг гуйвэ. Хан хөвгүүн баясан өгвэ. Тэр хүн мөргөөд явбай. Цааш явхад хаан хөвгүүн тижэл хүнсээ үрж хатан 2 хүүхдээ хөтлөөд явбай. Галд цогт нэрт газар хүрсэнд 2 хүүхдийг нь хүл цэврүүдэн явж ис чадсанд Ушаандар хаан хөвгүүн ин сэтгэвэ. Өөр бусдын тул альжааж дагаж ирсэн 2 эви минь амарч суух нэгэн газар үл олох аманд идэ идэх нэгэн өмх үл олох эви яала химэн санаж өчүүхэн гониг төрвэ. Чингээд ийш тийш харж үзвэс нэгэн хэсэг хар газар үзэгдвэ. Хан хөвгүүн зарлиг болрон. Мандара гоо минь 2 хүүхэд юугэн авчсуу. Би тэр хар газар очиж нэгэн хүнс ирж ирий. Химэв. Тэгэхэд Мандара гоон өгүүлрэн. Үнэн ирэх бөгөөс ирж иртвэ. Гэлээ. Хан хөвгүүн тэр хар газрын дотор одвэ. Мандара гоо хан хөвгүүний галын дотор орохыг үзэж шороо өмхөж унвэ. 2 хүүхэд нь их юуган амандах шороог хилээр авч арилган сувэ. Хан хөвгүүн тэр газрын тэнд явтал зээрд морь унсан хар сагалтай нэгэн хүн ирээд чи юуны тул явмой гэв. Ушаандар өгүүлэх юм. Би энэ этгээгийн газар дах Самандара хааны хөвгүүн Ушаандар нэрт хүн би буюу гэв. Чи энд юунд явбой химээвэс тэр хүн өгүүлрэн. Би эрт Аюуба нэрт хүн бүлгөө. Эдүгэ энэ газрын эзэн эрлэг гихч би мөн. Чи энэ газрын эзэн бол химээгээд одва.
Хан хөвгүүн идэ ирж ис олоод өөрийн гойны махнаас огтолж аваад болгох гал ис олж ирж явтал саарал морь унсан нэгэн хүн ирээд "Би хурмаст тэнгэр" химээгээд гал өгөвэ. Тэр хүн үл үзэгдэн одвоо. Хан хөвгүүн гойны махыг нэгэн хавтгай чулуун дээр шараад авч ирээд хатан хүүхэдтэй өгвэ. Мандара гоо хатан мэдээд ис идвэ. Хоёр хүүхэд нялхын тул ихэд идвэ. Хан хөвгүүн зарлиг болрон. Мандара гоо минь чи сонс. Эрт хотоос гарахтаа хэлсэн үгээ мартах болов уу? Мандара гоо минь чи үгэндээ ис хүрвээс миний явдал үүнээс улам бэрх болмой. Чи идүгээ буцаж харь гэв. Мандара гоо хатан өгүүлрүүн. Бодсод хан хөвгүүн айлдан сойрох. Мандара эмби алжаах чигших минь бус амьд цагта амраг чинийхээ хар цусыг бүү идсв. Хайрт биеийн чинь махыг бүү идсв гэж ис идвэ. Химээгээд уйлж байж идвэ. Хан хөвгүүн Мандара гоо явъя химээгээд зорчвэ. Төдий үл удан элднээр урсах голд Мандара гоо зүрх алдаж үүнийг яахан гатгалмой химэн гониглож байтал хормос тэнгэр ирээд хатан чи бүү зав энэ ус өөрөө хатмой химээгээд одвэ. Тэр ус үл удан хатвэ. Тэр усны тэртээ гарын явтал хан хөвгүүний гойны шархнаас шүүс цувраад явж ис болоод уран өнхрөөд унсанд Мандара гоо ис тисэж бас үхэтхийн унвэ. Хоёр хүүхэд нь хаашаа барьж ийн тийм гүйж уйлсанд хормос тэнгэр үзэж нэгэн их хийг хийсгсэнд хан хөвгүүн хатан хоёр сэргэж дээш босоод хоёр хүүхдээ үзээд их л гониг төрж босон явбас хан хөвгөөний гойны шархан анж амар болбой. Цааш хэдэн хоног яваад жимст нэгэн газарт хүрвэ. Тэр газрыг шинжилбээс нэгэн сайн шинж төгссөн газар буй химээгээд гөрмөл өвсөөр гэр босгож нэгэн их сувраг босгож олон цэцэгт ойд тэр газар олон он болтолд ханалгүй номын дэянд тэгш оролдов. Хой нэгэн шүн Мандара гоо хатан зүудлэлвэ. Нэгэн их улаан хуй салхи ирээд хоёр хүүхдийг минь аваад одвэ. Их гаслан тулж байтал хатан эцэг хаан хүүхдийг минь булааж авчирч өгөөд их баяр болж байнам химэн зүудлээд даруй хоёр хүүхдээ ирвээс ин гэж үзүүлвэ. Маргааш нь босоод хоёр хүүхдээ хараад уйлж хан хөвгүүнд зүйдэ айлтгсанд хан хөвгүүн зарлиг болрон. Мандара гоо минь чи сонс. Зүудний жаргал зовлон гихч магад үгүй буй. Энэ бүхий ертөнцид мөнх бус үгүй гих юм үгүй буюу. Мандара гоо минь чи бүү сэжгэл химээгээд өөрөө өчүүхэн гониг төрвэ. Хойно нэгэн өдөр хан хөвгүүн зарлиг болбой. Мандара гоо минь чи хоёр хүүхдээ авч суу. Би жимс түүж ирий гэв. Тэгэхэд хатан өгүүлрэн. Та хоёр хүүхдээ авч суу. Би хүн ирвээс үг хэлж чадахгүй. Жимсийг би түүж ирсүгэ химээгээд ууланд очив. Төдий хүү их юугэн олцсны хойно хоёр хүүхэд нь ихийн барааг харъя химээгээд совргийн нуруунд дээр гарч байтал нэгэн хүн айсыг үзээд энэ их мөн буюу химэн харж байтал их нь бус харин ардаа уу төрсөн ансаг хөмсгөн буусан дэрс хялгас мэт нарийнхан шилб хоолойтой айх мэт нэгэн хүн эрхийг үзв. Энэ зэтгэр буйцаа химээгээд гүйж ирээд эцгийн өвөрт орж хэвттэл тэрхүү нэгэн бярман хурч ирэв. Хаан чи амар суунав химээгээд суув. Хан хөвгүүн зарлиг болрон. Аль газрын хүн буй чи юуны хэрэгт явмүй химээсэнд бярман өгүүлэх юм. Хаан нэгэн хол газрын хүн бүлгөө би. Чамаас гуйлггүй хар ирсэн билээ. Надад нэгэн насны туйлд хүрсэн хоёр нүдгүй сохор их бүлгөө. Идэ хийх түлээ түүх хүн үгүй тул чиний хоёр хүүхдийг гуйж авч ихтэй боол болгосгоо химэн ирлээ би. Өгөн сойрох химээгээд мөргөн суув. Ушаандар хан хөвгүүн зүрхэндээ сум туссан мэт болж ийм зарлиг болов. Багш, энэ хоёр хүүхэд минь сая 10 нас хүрээгүй амны салиа арилаагүй тул чиний боол болж үл чадмай.
Тиймийн тул надаас үл гойхтун. Харин намайг аваачиж зар гэв. Бярман Би эрэхтээ аль гуйсан юмаа авс сугай гэж саналаа. Чи надад үл хайрлах бөгөөс эцсийн үйл чинь яахан бүтмөй? хэмээн ууралсанд хан хөвгүн зарлиг болров. Ай багш минь бүү уурал. Аяа эднийг чамд хайрлсан бус өчүүхэн болоод ихээсээ салбаас үх мөй. Бас их нь үхэх болбоо гэж эс өглөө би. Намайг хайрлахгүй бөгөөс үгсүгэ. Эднийг минь асарч зараарай хэмээгээд өгвэ. Бярман баясан ийм магтвай. Цас дуул мэд бийт. Цагаан дуу мэд шүдэт. Цаглашгүй нэгүүлсэх үед Чакра Варди хаан чамд мөргөн магтъя хэмээгээд мөргөвэ. Тэдгээр үгсийг хоёр хүүхэд нь сонсоод хоёр нүднээс нь нулимс гарган ийн өгүүлвэ. Хамаг амтны тусын тулд харавтар өнгөт Бярманд барьж өгвөө чи. Хатуу зүрхт хаан бодсон эцэг минь чи. 10 сар альва зовлонгоор өргөж төрсөн ачид баабаа минь. Авч ирсэн жимс юугэн амраг цагаастаа өгсүгэ хэмээн санаж иртэл ачид эцэг чамааг минь гагцаар суухыг чинь үзээд ардаа үүсэн жимс юугэн 10 зүгт цасаж орхиод авилгач эрлэгийн гарт орсон мэт байх болов баабаа минь. Хатанд шаасан сум мэд хөдөлшгүй байх болов. Хатан зүрхт хаан бодсодва эцэг минь чи. Хатуу зүрхт Бярманд барьж өгвөө чи. Эрдэнэт ачид баабаа минь элчил үгүй газарт гагцаар хоцорвоо баабаа минь. Харшийн тавцан дээр хан ор болгон өсгсөн баабаа минь. Харанхуй ойн гагцаар хоцорвоо баабаа минь. Үргэлж зовж инхрийлэн өсгсөн баабаа минь. Үзэгдэхийн чин сүүл болвоо баабаа минь. Туулсан бурхтаас гуйж олсон баабаа минь. Тун гэнэт салсан тул туглаасаа хагцсан үнэ мэт болох болвоо баабаа минь. Бодсодва хаан эцэг минь чамааг богцын номын тул өглөг өгсөнд чинь боож өгөх болов. Ботгоноосоо хагцсан инг мэд гаслах болов баабаа минь. 10 зүгийн бурхтаас гуйж олсон баабаа минь амраг хоёр хүүхдээ шүүрэн одох харцгаад авцсан мэд аманд цус бууж үхэх болов баабаа минь. Энэтхэгийн газарт жарган суусан баабаа минь элчил үгүй газар гагцаар хоцорвэ баабаа минь. Ижидээ дахин золгох минь болтугай бит хоёр химээгээд уйлсанд эртний сайн өрөөл тавьснаар 6 араатан тэр Бярманы гарыг чанд зуусанд тэр Бярман айлдав. Тэр хоёр хүүхэд эцгийнхээ өвөрт ороод баабаа минь ирвүү химэн асууваас ирээгүй химээсэнд арслан барсад идэгдвүү баабаа минь. Авч ирсэн жимсээр ачид эцэг чамааг тахтугай. Эртний өрөөл тавьсны хүчээр их болсон хамаг амтны тусыг бүтээгээд энэрч бидэнтэй үтэрхэн золгуул баабаад минь. Бид хоёр энэ багшийн боол болсугай химээгээд Бярман луга хамт явбай. Хан эцэг нь энэлж цусаар бөөлжиж унвай. Та YouTube дээр Тулааны өртөө подкастыг үзэж бас сонсож байна. YouTube-с өөр аппликейшн юм уу вебээр үзэж байвал наадах чинь миний зөвшөөрлгүйгээр танд үзүүлж байгаа хулгайн бичлэг юм. Дараагийн бичлэгийг цаг алдалгүй үзхийг хүсвэл YouTube дээр subscribe тавьчаад дарж хонхоо идэвхжүүлээрэй. Ушандр хааны тууж. Төдий зэрэг дээш босож сутал Мандара гоо ирээд бодсон ханыг гагцаар суухыг үзээд зүрхэндээ сум туссан мэт байж ийн асуувай. Их хаан чи өчүүхэн надад үннээр зарлиг болон сойрох. Эрдэн Линхуа цэцэг мэд 2 ивис минь хаан одов. Хаширгсан Бярманд өгвүү чи. Хатуу догшин мөндөр хяруун дайрагдвуу тэд минь химэн асууваас Ушандр хаан өвгөн Мандара гоо хатны гараас бариад. Мандара гоо минь чи сонс. Хязгаар газрын нэгэн Бярманд өгвөө би чинь гэлээ. Хатан нь гаслан ийн уйлбай. Эрдэнэт хан хөвгүүн чиний номын үйлэнд дагаж ирлээ бид гурвуул. Элчил үгүй газарт гагцаар хоцорвой Мандара эмби. Эцэг ихийн газраас энд дагуулж ирсэн 2 ивис минь ээжээсээ хагцсан одвуу иви яаглаа. Жимст модны ёроолж нууж суусан 2 иви минь чигших мэт муу Бярманы боол болвоо яаглаа.
олон харцын ноён болбоо хэмээн саналаа бабаач нь өлегт Бэрманы үүдэнд яахан тисэж хөвтнэн болов та хоёр ивэс минь. Иви яахла. Исүхэд ийм зовлонг яахан үзв би иви яахла. Ис бөгөөс совргын шороонд нууч хөвтнэн болов тэр хоёр иви минь. Усан далайд унаж цацаж өгөх болов иви минь. Ис бөгөөс айл муут Бэрманд цохиулж өгөх болов та минь. 10 зүгийн бурхад үл ивэвүү яахла. Зөөлөн булбрайхан биеийг тань зүрхэн илгэндээ тэрвэрч хэвддэг бүлгөө бабаач нь. Зүнсэн муу Бэрманд боол болно гэж яахан саналаа эвүү яахла. Зүрхний тойлт мэд нялх хоёр ивэс минь зурсан хөрөг мэд таныг юугаан үзээд зүрх уушиг минь ханан бүлгөө бабаач нь. Жигшиг мэт Бэрманы түлээг яахан түүнэн болов та хоёр хүүхэд минь химээгээд үхэдхийн унава. Хан хөвгүүн хатан юугаан гараас барьж их дунаар уйлвэ. Халаг хоохой мандара гомн ариун сэтгэлээр үл үзвүү намайг эвүү яахла. Эрт хотоос гарахтаа хэлсэн үгээ мартах цаг болов мандара гомн. Эртний олон галвуудад их хөвгүүн болон улиран төрсөн олон буюу мандара гомн. Өөрийн ам хийгээд үр ба эдийг өглөхт ис өгвөөс өтөр бурхны хутгийг яахан олох бид хоёр. Олон ийм тиймийг санаж өргийн эрхэн багшид өглөг өгсөнд минь үл баясах уу эвүү яахла. Мандара гомн басхүү үл удан басхүү золголцох цаг боломгүй химээгээд их охилсонд хатан дотроо ин сэтгэрөв. Энэ Бодсатва хааны сэтгэлийг зовоовоос надад цохисгүй болмой химээгээд босон сүгдэн айлтгав. Хатуу зүрхт чин зоригт Бодсатва хаа минь халаг хоохой. Доо төрөлт им намайг асарч айлдан сойрох. Ариун бод сэтгэлд хаан чамайг 10 зүгийн бурхны тааллыг төгсөхийн тулд амьд нүдний цэцгийн мэд хоёр хүүхэд югэн өгсөнд чинь атгаг өрөнд мандара имби үл мэдэн уушиг зүрхээ хөдөлсөнд эс тисэж өдий төдийгөр гасалсанд минь тэр болоо. Ачид хан хөвгөө минь нулимсаа бүү гарга. Ариун сэтгэлээр номын үүлэнд даган баясалцгаа би химэн айлтгсанд хан хөвгөн зарлиг болов. Мандара гомн энэ өгүүлсэн чинь зөв буюу. Хүний төрөл олсон сайн гавья тэрхүү болоо мандара гомн. Эрт олон галуудад хураасан буян идүгэх энэ цагт төгсөж бид хоёр хүүхэд болон ноёд харцас луугаан золгон жаргах цаг болов. Мандара гомн би ханал үгүй нэгэнд янд орсуугаа чи жимс төвжир химэн зарлиг усанд мандара гон ин сэтгэв. Энэ Бодсатва хаан магад бурхан мөн буй химэн сэтгээд инэн жимс түүхээр одов. Тэр Бэрман хоёр хүүхдийг авч гэртээ хүрээд тэднийг илжигний бааст гуунд хэвтүүлээд илжигний тохмоор дээл хийж өмсөхөд үүдний боол болгов. Тэр хоёр хүүхэд гэрт үлсүн өдөр бүр түлээ түүж явсан бүлгөө. Муу түлээ төввээс тэр Бэрман өргөст модоор занчиж дахин явуулбай. Хой нэгэн өдөр түлээ түүхээр очиод хой ширч явтал нэгэн их хур ороод замаа алдаж төөрөөд нэгэн их уулын хажууд усны тохойд суугаад тэр хоёр хүүхэд гаслан уйлбай. Хатангүй чин зоригт Ушандр хаан эцэг минь ханал үгүй их өршөөлт хатан их мандара баба ижи минь. Манийг юугаан өтөр түргэн золгуултугай химээгээд уйлалцсанд тэр дууныг нь их хаан самандарын хэрэгт явсан Ушанди ноён сонсоод энэ ямар жигтэй дуу дуулбуй химээгээд ирж явсаар тэр хүүхдийг олбой. Ушанди ноён ин асуув. Хоёр түлээж хүүгийн эцэг ихэн хаан буй? Хэний хүүхэд буй? Химэн асууваас тэр хоёр хүүхэд үг үлрэв. Энэтхэгийн Самандара хааны хөвгүн Ушандр хаан хөвгүн гихч манай эцэг. Эрдэнэт Мандара гоо хатан гих бүлгөө химээгээд уйлсанд Ушанди ноён үхэдхийн унав. Сэхэрч босоод хамаг амтны зовлонг
гагц биедээ авсан та хоёр минь гэж тэврэн уйлбай. Ингэсэг мэд хоёр хацар чинь хувхаарж харлаг хоёр нүд чинь уруу болж байна. Хоёр ивэ минь хамаг амтны тул хар нүдний цэцгийн мэд таныг юугаан тахин дэсэж өгвэ. Ушаандар хан хөвгүүн минь үнэн сэтгэл нийлсэн мандара гоо минь яахан дэсэж суув хэмээн уйлж бас ийн өгүүлв. Эрдэнэ мэд таныг юугаан өгснийг үзвээс эрдний цагаан зааныг өгсөн нь цэцэрлэгийн доторх арваа өгсөн мэт буюу хэмээгээд амрах та хоёр юугаан аваачиж үзье. Ачид өвгөн эцэг эмгэн ихэд таныг золгуулсуугаа явъя хэмээсэнд тэр хүүхэд эс болж ийн өгүүлв. Ачид эцэг эхийн зарилгийг үлхүү эвд мөбит хоёр хэмээгээд эртний ёроолыг гүйцэтгэх их болсон хамаг амтны тусыг бүтээх эцэг эхийн өгүүлсэн ач тэр болтугай хэмээгээд эс болбой. Ушаанди ноён та бидний энэ үгсийг өвгөн эцэг эмэг ихэд айлтга хэмээвэ. Ушаанди ноён хариуд нь ийн өгүүлв. Та хоёр минь таны юугаан үгсийг өвөг эцэг эмэг ихэд ч айлтгая би. Хамаг амтны тусын тулд хамаг юмаа твчхийн ханалгүй их даяанд ойршсон хатангүй зүрхт бодсодва Ушаандар хаан минь. Хагцалгүй таныг юугаан батад дагуулan барьсуугаа. Гайхагдсан чин зоригт мандара гоо таныг юугаан хөлд мөргмөй хэмээн сүгдэн мөргөөд явбай. Төдий тэр хоёр хүүхэд түлээг аваад харвэ. Бэрмэн асуурав. Та хоёр юунд удав? Гэв хүүхэд өгүүлэх юм. Хур их ороод зам алдаж төөрөө дуудав химээсэнд бэрмэн уурлан өчүүхэн занчив. Төдий тэр Ушаанди ноён хүрээд Самандара хаанд хоёр хүүхдийн үгийг бүрнээ айлтгав. Хаан хатан хоёр сонсоод ихэд гашуудан хайлаад ийн зарлиг болов. Ушаанди чи тэр газрыг үзэж ирсэн хүн тул олон эрдэнэ, алт, мөнгө, оюу, номин, шүр, сувд, биндэрья, ман тэргүүднийг авч очиод түүнийг аль зохист юмар сольж авч ирдэгвэ. Тэр хоёр ивэлсийг минь гэж явуулав. Тэр Ушаанди ноён яваад тэр бярманы герт хүрээд тэдгээр эрдэнсийг өгөөд говьваас тэр бярман өгүүлэх юм. Би энэ хүүхдийг эцэг их хоёр нь аль цагт авах гэж ирвээс өгөх бөлгөө. Тийм боловч эдүгэ чамд өгсөв химээгээд өгөв. Бас бярман өгүүлрүү. Та хоёр хүүхэд надад бүү гомдож яваарай химээгээд өгсөнд ноён баясан аваад явж даруй хурч ирээд хаан хатан хоёрт тэр хоёр хүүхдийг барьваа. Хаан хатан болон олон улс иргэн нь олон онд ис уулцсны тул эмгэнэн хідэн хоног болтол уйлалцваа. Бас хүү үл удан 9 хүслээр жарган суув. Бас Самандара хаан нэгэн сайн түшмлийг зарж айчи хурднаар явж миний хөвгүн Ушаандар хаан Мандара гоо бэр хоёрт минь энэ үгийг хэлж авч иртүгвэ. Бурхны тааллыг төгсгвэ. Их болсон хамаг амтны тусыг бүтээв та хоёр. Энэхүү төрлийн эцэг их хоёр бит чинь өтөлж үхэх цаг минь ойртвэ. Та хоёр минь хурдан иртүгвэ гэж авчир химээгээд явуулав. Тэр түшмэл отож хүрээд Ушаандар хаан хөвгүн Мандара гоо хатан бэр хоёрт мөргөөд эцэг хааны захаа зарилгийг бүрнээ толилуулж айлтгав. Ушаандар хаан хөвгүн Мандара гоо хатан хоёр сонсоод хаан эцэг хатан их хоёрын зарлиг үнэн буй. Эдүгэ эцэг ихийн зарилгаар харьцуугаа химээгээд Диянаас гарч явбаа. Тэр тэндх газрын амтан хагцаж ядаад ихэд уйлалцсан хоцров. Хан хөвгүн балгасандаа хүрвэ. Төдий Ушаандар хаан хөвгүн хаан эцэг хатан их хоёрын дэргэд очиод хаан эцэгтэй сүгдэн айлтгав. Хурмас тэнгэр мэт бийд хотогт номын зарилэгт худалгүй бат чин сэтгэлд хотогт хаан эцэг минь амар минь суувуу химээгээд мөргөв. Асрангуй галбар ваасан мэт бийд лүндэн номын игшигт зарилэгт юмчин хувилгаан их ижи минь амгалан нуу химэн мөргөөд суув. Галбар ваасан
Эртний энэтхэгийн домгийн уламжлалтай хүслийг хангагч мод, тэнгэрийн мод. Сүүдэртэн суухад хүссэн бүхэн аяндаа биелдэг тийм мод. Хаан эцгэн зарлиг болрон. Эртний сайн ёроолын хүчээр олдсон Эрдэнэ мэт Ушандр хан хөвгүүн чи эцгийн үгээр ирсэн чинь маш сайн химээгээд суув. Бас хоёр хүүхэд нь ирээд ийн өгүүлрэн. Эрдэнэс мэт бийд эрт номын зарлагт эндүү худалгүй үнэн сайн сэтгэлд эцэг минь энд хурч ирвүү химээгээд мөрөгвэ. Мандсан сар мэт царайд мандарва цэцгийн иш мэт зарлагт марташгүй бат өршөөлт мандара гоо баба минь мантаага золохын тулд ирвүү чимэн химээгээд мөргөж тэврэлдэн уйлалдвэ. Хаан хатан ихлэн харцас иргэд бүгдээр олон жил ис уулцсан хийгээд улигт муу бярмны үүдэнд элдвийг зовсныг сонсоод улам улмаар уйлалдвэ. Төдийхүү бас сэтгэлээ сэргээлцэн элдв олон үг өгүүлэлдэн эрхэм сайхан тансаг эдээ зоглож жарган суув. Самандара их хаан зарлиг болов. Эртний сайхан ёроолын хүчнээр эцэг хөвгүүн болон учралдвай бид. Эндүүгүй бурхны тааллыг төгсгвэ та хоёр минь. Эцэг чинь би өтөлж үххийн цагийн нэгэн номыг үлдсэвэ. Хөвгүүн чи миний оронд сууж олон харцыг эзэлж их болсон хамаг амтны тусын тул буян үлдэж олон зуун мянган жил болтол эрхэм номын тухай хатан гатгаж хамагт гайхагдсан их Чакраварти хаан бол химээгээд их хаан ширээгээ өгвэ. Ушандр хаан болсноос хойш олон зуун мянган жил болтол хүн нүгүүдэд өвчин дахал үгүй болоод адгуус малд зуд торхонгүй тариа төмсөнд хяруу мөндөргүй болоод альва олноор жарган аваа. Тэдгээр ахуй ёсон нь тэр цагийн тэр учирдах Самандара нэрт их хаан нь идүгэдэх Судаданы хаан буюу Махаманы гоо хатан нь идүгэдэх Махаманы Махамая хатан их буюу тэр цагийн тэр учирдах Ушандр хаан нь идүгэдэх Шигээмүни буюу мөн тэр цагийн тэр учирдах Мандара гоо хатан нь идүгэдэх Дугар буюу түүний хоёр хүүхэд нь идүгэ Ананда ба Шарын хөвгүн буюу Ушанди ноён нь эрхэм тойн буюу мөн бярман нь идүгэдэх эрх багшд буюу эрт урд Ушандр хааны явдлын үес болоо. Үлзий хутгийн цог бадраад замбуу твийн чимэг болтугай. Тайлбар. Ушандр хааны тууж болбоос Монголын дотор түгээмэл дэлгэрсэн уран зохиолын нэг буй. Ардын дотор Уйлий химээс Ушандрыг унш, Инэй химээс Илдандыг унш гэж цэцэн үг байдаг нь энэ зохиолын хичнээн их дэлгэрснийг үзүүлж баймүй. Илданди болвоос үлгэрийн далай доторх нэг тууж бөгөөд энэ дээж бичгийн дотор буй. Ушандр, Вишандр тууж болбоос Бурхан Шигээмүний урд төрлийн цэдэг химээх номны дотор байдаг 34 үлгэрийн нэг болмой. Бурхан Шигээмүний урд төрлийн 2 зүйлийн цадаг Монгол данжуурын 179, 180, 181-р 3 ботод баймой. Өмнөх 2 ботыг эзэлж байгаа энэтхэгийн Ловон Бавуу Вера зохиосон дэлгэрэнгүй цэдгийг Монгол данжуурыг орчуулж хянагчдын нэг бөгөөд Ураадын гүүш Билгийн далай орчуулсан баймой. Билгийн далайн орчуулсан Вишандрын цэдгийг хിവэр хуульж хэвлэвэ. Билгийн далай болбоос Чойжи Оцерийн орчуулсан Бодичаря аватараг хянаж хэвлүүлсэн Лишийн орд харш Лишээ гурхан химээх төвд хуучин үгний толийг монголчлон орчуулан хэвлсэн. Бээжингийн Сүм Жүүсэ ариун суурин сүмийн даалан байсан хүн бүлгөө. Ушандр химээх нь Вишандара химээх санскрит үг бөгөөд төвдөр тамжид дол монголоор хамгийн гэтлэгэгч гэж орчуулагдмай. Бурхан Шигээмүний урд төрлийн цэдэг оролцсон галбарваас модон төвдөр багсам тишин химээх нэг бод
108 бүлэг зохиолыг Энэтхэгийн Суба Индра төвдөр Гэвэн Вамбу гэгч зохиожээ. Үүнийг Сөнөдийн гүүш Дамдарча гэлэн орчуулжээ. Энэ нь Монгол данжуурыг 181-р бод болмой. Галбарваас модон химээх цэдгийн 24-р бүлэгт Вишандрын тууж баймгүй. Тэрхүү туужийн товч агуулга нь ийм буюу. Энэтхэгийн оронд нэгэн их хаан байв. Түүний хөвгүүн Вишандр нэрт бээр үгээгүй ядуу хүмүүст ямар ч юм хайр харамгүй өглөг өгдөг байв. Хааны эрдний тэрэг эрдний заан хоёрыг гуйланч нар дугсанд хаан ба төшмөд хэлэгнэв. Чингэхэд хаан хөвгүүн Вишандр хатан мандари хоёр хүүхдээ дагуулж ойдодов. Хоёр хүүхдийн их нь нөхөр төгөлдөр орь нэрт хөвгүүн ба дүүн гэрсэнц нэрт охин бүлгөө. Очих замдаа унлах өсгөө гуйланч нарт өгвэ. Дөрвүүл хов хоосон болоод ойд очиж суусны хойно Вишандр бээр гуйланч Бярманд хоёр хүүхдээ зарц болгон өгвэ. Хэд хонсны дараа хурмас тэнгэр нэгэн Бярман болж ховлаад Мандари хатны гуйсанд Вишандр зөвшөөрч хатнаа Бярманд өгөв. Гэвч хурмас тэнгэр өөрийн дүрээр ховлж түүнийг тэнцснээ хэлээд Мандари хатныг авсангүй. Харин хоёр хүүхдийг олж уулзуулъя хэмээв. Гуйланч Бярман бээр хоёр хүүхдийг балгасан худалдахаар очсонд өвөг эцэг хаан нь хоёр ачаа таньж худалдан авв. Вишандр хатны хамт ордондоо ирж хаан болон суугаад ард албатаа жаргуулв. Ийм шиг утгатай домог баймгүй. Энэ цэдэг Ловон Бавуугийн зохиосон Вишандртай ерөнхийдөө тохирох боловч өөр зүйл бас ч нийлээд баймгүй. Данжуурын дотор байгаа Вишандрын хоёр зүйлийн цэдгээс гадна Ушандр хааны тууж хэмээх гар бичмэл зохиол Монголын дотор ихэд дэлгэрсэн баймгүй. Мөн туучийг Монгол улсын номын санд байгаа 3 их бичгээс нийлүүлж хуулж мөн энд үйлдэв. 3 их бичгэн цөм алдаа мадагтай байсан тул энэ хэвлэж байх тууж мөн алдаа мадагтай болсон буйцаа. Энэ туужийг Ловон Бавуугийн Ушандр, Сов Ирдрагийн Вишандр хоёртой нийлүүлж үзэхэд альнаас нь ч өөр өвөрмөц байдалтай бөгөөд Монгол зохиол гэж хэлж болмоор ялгавартай баймгүй. Энэтхэг гаралтай туужд нь байгаагүй. Туглаас салсан үнэ, ботгоноос салсан инг зэргийг малчин Монголд ойлгомжтой жишээг нэмсэн баймгүй. Ушандрын туужийг 1920 хэдэн оны үед дуулалт жүжиг болгон зохиож Монгол тоглож байсан амгүй. Уг жүжигийн зохиол үлдсэнгүй тул түүнд тоглож байсан жүжигчин Даш Дэлэг цэрэн дорж нараас зарим үгийг бичиж авлаа. Ушандр хатан хүүхэдтэйгоо ойд явж байхдаа ийм дуулж байв. Цэнхэрлэн харагдах ууланд хөө цэцэг жимстэй уул юм даа хөө. Чин зоригийг баривал нэм болж болмоор уул юм даа хөө. Алаглан харагдах уул нь алим жимстэй уул юм даа хөө. Алаг хоёр үртэйгээ амьдарч болмоор уул юм даа хөө. Улиас хайлаас модон уулаа дагаад гангаж байна. Уурын шонхор шувуу нь усаа дагаад ганхаж байна. Учирсан хоёр үртэйгээ уулыг чиглээд явж байна. Замын өвс ногоо зангиран хисэж байна. Жаахан хоёр үртэйгээ зам бүүлэнг тойрч явнаа хөө. Бярманы боол болсон хоёр хүүхдийн дуун энийг бадаг нь ийм юм. Хан тэнгэр эцэг минь хамаг улсын төлөө хайртай хоёр үрээ хар царайтай Бярманд боол болгон өгөв. Тайзан дээр гарах хүмүүсийн хувцас байдал нь цөм Монгол янзтай байсан хэмээмүй. Иш болгосон зохиолд Ушандр Бярманд хоёр нүдэ өгч сохор болсон зүйл нэмэгдэж байсан бөгөөд хатнаа Бярманд өгөх явдал орохгүй байсан хэмээмүй. Та YouTube дээр Тулааны үртэй подкастыг үзэж бас сонслоо. Хойшид орох бичлэгийг цаг алдалгүй үзхийг хүсвэл subscribe тавьж дарж хонхоо идэвхжүүлээрэй. Мөн Facebook дээр Тулааны үртэй гэсэн хуудсыг минь дагаарай. Танд эрүүл их сайн сайхан бүхнийг хүсье.